аялагчдын явсан замыг дөрвөн завсарт бүлэглэн гистограммаар харуулва гэж. За 5-аас гистограмм өвдөнө гэдэг чинь энд байгаа тэгшүүн цөтүүдийн талбай нь манай энэ завсар дахь давтамжийн тоог илэрхийлнэ гэсэн үг. За энэ дүрсийн талбай нь 4, энэ дүрсийн талбай нь 3-аас 5 гэдэг чинь 2, 6, 12. Энэ нь болохоор 5-аас 7 гэдэг маань 3 гэдэг чинь 6, энд 2 байдаг. За дөрвөлжинүүдийн тоосон ч болох. Тэгвэл 5-аас 7 км явсан гэдэг чинь энэ хооронд явсан аялагчдын тоо нь биднэрт 6 юм байна. Тэгвэл 6. Нийт аялагчдын тоог нь олох юм бол эдгээрүүдийн нийлбэр гэсэн. За гистограммын нэг давуу тал нь ийм зүйлийг шууд өгч чадна гэсэн. Ингээ тэнцүү 24. За одоо тэгвэл аялагчдын явсан дундаж гэж. За энэ дал арифметик дунджийг ярьж байна. За тэгвэл хэдүүлээ бэд нь арифметик дунджийг x зураастайгаар тэмдэглэж юм бол 1-ээс 3-ын хооронд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Километр зам явсан гэдгийг за энийг шууд ингээд хаалтгүйгээр бичиж. Завсрын дундаж утгыг харгалзах давтамжуудаар орчуулна гэсэн. За давтамжийн тоо нь энд бол 4 байна. 3-аас 5-ын хооронд болохоор давтамжийн тоо нь 12 байна. 5-аас 7-гийн хоорондох давтамжийн тоо нь 6 байна. 7-оос 9-ийн хоорондох давтамжийн тоо нь 2. За ингээд нийт давтамжийн тоондоо буюу 24 хуваачих юм бол энд тэнцүү. За бодоод хураачихаар 2-ны 9 гарч. За ингээд D-ийн 9, E-ийн 2. За стандарт хязгаартыг олъё. Стандарт хязгаартыг олохын тулд за сийднэ гэсэн. Стандарт хязгаартыг олохын тулд сумма тухайн завсрын дундаж утгаас арифметик дунджийнхаа квадрат зэрэг дэвшүүлээд нийт давтамжийн тоо тавина гэсэн. За энийг олчих юм бол биднэрт юу болох вэ гэхээр за энэ стандарт тэгээ язгуур авна шүү дээ. За энийг олох юм бол завсрын дундаж утга. Энэ завсрын дундаж утга нь 2. За эн чинь 2 доож 9-ийг 2 доожоход 4.5 гэсэн. За тэгвэл 2-оос хасах нь 4.5-ын квадратыг давтамжийн тоогоор хуржуулна. Нэмэх нь за 5, 8 энэ хоёрын дундаж утга гэдэг чинь 4. 4-ээс 4.5-ыг хасаад квадрат зэрэг дэвшүүлээд давтамж буюу 12-оор хуржуулчихна. Нэмэх нь энэ хоёр 7, 5 хоёрын дундаж гэдэг чинь 6. 6-аас 4.5-ыг хасаад квадрат зэрэг дэвшүүлээд давтамжаар нь хуржуулчихна. За мэдээж 9-2 чинь 8, 8-аас 4.5-ыг хасаад квадрат зэрэг дэвшүүлээд давтамжаар нь хуржуулчихна. Ингээ хуваах нь нийт давтамжийн тоо буюу 24. Тэгээд язгуур авна гэсэн. За ингээ бодцохоор энд 4-ний язгуур дор 11 буюу 2-ны язгуур дор 11 гэж. Тэгээд энэ F нь 1, G нь 1 байна.